Хөдөлмөр эрхэлж орлого олж байгаа хүн бүр орлогынхоо 4-өөс доошгүй хувийг эрүүл мэндийн даатгалд төлж байгаа. Эргээд 1 жилд 1.8 сая төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг төрөөс үн төлбөргүй авах ёстой. Өнгөц харахад боломжийн зохицуулалт. Гэхдээ бодит байдал дээр эрүүл мэндийн даатгалын үүргээ гүйцэтгэж чаддгүй маа. Итон 7 хоногийн өмнө ч баг очроо бичүүлж тэгжээж нэг үзүүлдэг шүү дээ бид нар. Яг үзүүлэх гэхлээр өөдөөс загнаал нэ тэрэгэл. Тэгэл өвчтөө үнчээ яг эмчээ яг ингээл янз бүрийн мэдлэг бас сэтгэл бас их санагдал. Нүднээс нулимс хэлэнд гараад ирчих юм чи. Ерөөсө тасралтгүй төлдөг. Тэгэл яг хаа очир дараал гүйчихсэн. Тэгэл урд өдөр нэрэл бас ачаалттай айгүйх очир авч иж маргааш нөгөөдөр нь дахиж ирж үзүүлдэг шүү дээ. Өдөр зам тий. Тэгэхээр ер нь эрүүл мэндийн даатгалын ачаал үйлдэл гэж ер нь одоо мэдэгдэж байгаа юм тийм. Тэтгэхгүй байх. Эх оноос шинэ эрүүл мэндийн даатгалын хуулийн зарим заалтууд хэрэгжиж эхэлнэ. 3 гол өөрчлөлт орж байгаа. Нэгдүгээрт гэр бүлийн гишүүндээ эрүүл мэндийн даатгалын мөнгнөөс шилжүүлэн ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл иргэн 1.8 сая төгрөгөөс илүү эмчилгээ хийлгэх хэрэгтэй болвол гэр бүлийн гишүүний хүсэлтээр 1.8 сая төгрөг хүртэл эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалаас нь шилжүүлэн эмчилгээний төлбөртөө ашиглах боломжтой маа. Төлбөрийн зардлыг шилжүүлэн тооцохын одоо эрх маань шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагчд бас үйлчлэнэ гэдгийг манай иргэд даатгуулчд ойлгох хэрэгтэй. Шимтгэлээ өөрөө одоо халааснасаа төлж байгаа энэ бүлгийн хүмүүс маань өөрхийхөө бусад гишүүний зардлыг шилжүүлэн тооцох одоо тогтоолох эрхээр бол хангагдж байгаа. Гэхдээ жилдээ 1 удаа гэж байгаа. Иргэн та хороо дүүргийнхаа харьяаллаар заавал эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болдог. Гэтэл хороо дүүргийн эмнэлэгч нь хүртээмж муутай үйлчлэгээ муутай байвал та хүссэн газартаа үйлчлэгээ сайтай эмнэлэгт очиод эмчилгээг хийлгэх боломжтой. Эрүүл мэндийн даатгалаа ашиглаад. Энэ бол хүртээмжтэй болж байгаа нэг шинж юм а. Хүссэн эмнэлэгтээ эмчлүүлэх эрх нэгдэж байгаа нь 2 дахь том өөрчлөлт. Өмнө нь эрүүл мэндийн даатгал зөвхөн харьяаллын эмнэлэгт хандахыг иргэдэд тулгадаг байсан. Харин эх жилээс Монгол улсын хаанч явсан эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн тусламжийг иргэн авах боломжтой. Эмнэлгүүд үйлчлүүлэгчээ татахын тулд үйлчилгээ эмчилгээний чанараа сайжруулах шаардлага тулгарна. Өөрөөр хэлбэл сонголт иргэдийн гарт гэсэн үг. Тухайн эмнэлэгт даатгуулагч олон даатгуулагч очиод үйлчлэгээ аваад байвал эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдэнэ. Тэгэхээр тухайн эмнэлэг маань одоо санхүүгийн хөөсөөр нь бол сайжирч эхлэн тийм ээ. Тэр энэ утгаараа одоо даатгуулагч очихгүй эмнэлэг очиж байгаа эмнэлэг хоёрын хооронд бол ялгаа гарч ирнэ. 3 дахь гол өөрчлөлт эрүүл мэндийн даатгалаар хувийн эмнэлэгт эмчлүүлэх хаалга нэгдэнэ. Хувийн эмнэлгийн төлбөрийг төлөх чадамжгүй иргэд бүтэн сарын дараа эмнэлэгт үзүүлэх очир аваад хүлээдэг. Тэгвэл эх жилээс улсын эмнэлгийн энэ ачааллыг хувийн эмнэлгүүд хуваалцсан. Одоогоор гэрээтэй ажилладаг 200 гаруй хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг эрүүл мэндийн даатгалын газраас хэлж байна.